5. Урмын Өмэн 1178 он. Шар нохой жил Тэмүүжин 17-наас хүрлээ. Өөлөнгөх урд эцэг нь Хонградын дээсэцний охиныг гуйж тогтсон гэж буулгаж авах өдрийг тогтоод Минлэг чулуун хуйланд 9 бэлгийг барьж дээсэцэндээ бэлэг өргөн өдөр болзоолохоор илгээ. 2 хүн нөхөр сэлд дагагсад хөдч авч хэрлэн мөрнийг өгсөн Хонградд хүрч дээсэцэнд золгон бэлгээ мэдүүлсэнд дээсэцэн хүн тэтгэн дайлж Бэд улсыг тайчууд аймаг байлдав гэж би цэрэг байгуулж байтал танаа эзэн эргэв гэж сонсоод исэжлээ. Тэнгэр лав Тэмүүжин хүрэгнийг минь мөхөө өгөхгүй билээ. Гэт бүр буулгах өдрийг тогтоож хариуллаа. Тэр үед чулууны эцэг торгон шараа тайчууд аймагта таарлцахгүй болж ангид сууж байсан тул Тэмүүжин хүн залж авчираад түүний 2 баг хүү Чамбай төмөр нартай газар нутаг өгч суулгалаа. Төдлөгүй Тэмүүжний хуран болсондоо торгон шарыг хурмын тэргүүлэгч анд болгож сайн өдөр шахсан хойно сайд мэрэгдээ дагуулan Хонград аймагт мордож өртгөлжин зүсэн хатнаа богдолж ирлээ. Тэр үед Хэрэд улсын Хэван тойрол Бэд улсын дахин мандасныг үзээд өөрхийнх нь өмнө урд хурамд урагшлан иржээ. Өрөөнхний жарчуудаа нүдэрмөгч шинжигч хүү зилмээ дагуулж баярын ёсоор орж өөлөн ихэд мөргөн залгаж урд баг эзнийг дэлгэн болдогт мэдлэх үед би энэ хүүг 3 настай авчирж өгсөнд өжин их бяцхан хүүг буцаасан байлаа. Эдүгээ хүү 20 нас хүрч өөлөө болов. Хэдэн улсын бичиг үсэгт мэрэгшиж үг хэлийг төсөөлөв. Бас цэргийн эрдмийг сурч бууны амыг өгөв. Одоо баг эзний өмнө имэйл дохуулж 4 даран хазаар барьж ташуур эргүүлж болно. Үжин их асран хайрлан үлдээж авах болов гэлээ. Өөлөн хатан зэлмийн төрсөн байдлыг үзвэл би өндөр бэлгүүс нарийн царай цагаан хас мэт. Уруу улаан шунхан адил. Сүүх хим өндөр 2 зурвал сайхан хөмсг. Жирв нэгэн төгс тунгалаг нүд үнэхээр нэгэн үеийн хаадын туслагч сайдын байдал төрөхтэй тул баярлаж. Тэр үед би совлон оролдоход бэрхийг бодсон билээ. Одоо ийм сайхан өсөж хүмүүжсэн бөгөөд бас миний хүүд өгч туслан дэтгүүлбэл бид их хүү баярлан баршгүй гэж дэрэгдээ үлдээж авлаа. Түүнээс ургийн мэдээ ойр болсон тул даруй жарчуудаа зилэм эцэг хүү Тэмүүжний 2 баг дуу ой тучиг уран гацаг хоёулыг дагаж тэргүүн угтлагад очлоо. Дэд угтлагад өөлөн үжний 2 дуу олохнуудын өрлөг ноён лидер цэцэн хоёулаа Тэмүүжний 2 их дүү бүх бэлгүүдээ хавтгасар 2-ыг авч угтав. 2 дугаар угтлагад Хэрэдийн Хэван олон аймгийн эздийг авч дээсэцэн тэргүүлэн 9 худыг арх барьж угтаад барсын арьсан их цацарт тоос гөвөг хуран барив. Энд этгээдэд гал голомтыг дахиж өөлөн ихэд ёслон мөргөхөд дотор гадна хуур цоор бэлэр бишгүр төрийн ятга дуурсаж 9 бүгдэг үүдийг халгалан 2 шивгч өргөөгөө бүсэлж хүж зандны утаа тунарч хүм бүр магнаг өмсөж хөр найрыг хэлж дуусажгүй хурамд Тэмүүжин Хэрэдийн Хэванг урд миний эцэгтэй анд бололцсон яв. Одоо бас хамгийн урд хурамд ирж дөхөөрн хавсрав гэж өөрийн өмссөн бор булган дахыг бэлэг болгон түүнд өмсгөж урмын тэргүүнд сулгасанд Хэван тэсгэлгүй баярлаж. Бор булган дахны чинь хариуд бодорсон улсыг чинь бүтээж өгье. Хар булган дахны чинь хажууд хагдсан улсыг чинь хамт татгаж өгье гэлээ. Өөлөн үжин угаас өөрийн улсад архийг чанга цэрлүүлэх тул
хуримд арх гаргасан. Үргэний далын тэргүүлэгч анд торгон шар хуримд хүр найр баг болсныг үзээд дэлгэрэх энийх чуулганд дэлхийн эдэ цөмбөрдсөн боловч дэмт сайхан сархад үгүй бол дими бала үтэл болж дээд хормыг готаа гэж дурдхан мэдүүлв. Үүнд зилээдэн муглаа өгдөж барилдсан өгөөг минь байлгана, бардам дээрэнгүй сэтгэлийг самруулна, арх юу хэрэггүй альва тустайгаа хэлэлцээ гэсэндэ зурчдын чөмөргөн арлуудын борж урайханы зэлэм басуудын 6-д ойрдын хар хэрүү үйлсний буурал ширэг худаг нарын олон мэргэд хараахан булаалдан зогсоогүйд үүдний дэргэд сав зөөх нэгэн өнчинхүү үүднэр инээ зогсно. Тэмүүжин түүнийг үзээд тэр хүүг дэргэдээ дуудан авчирч өнчинхүү чи юунд ингэж хүүтнэр инээ гэж асуусандаа тэр хүү ихсийн тоонд орсон ч болоосаа би ерөө сансан санаасаа өгүүлээсээ би сайдын зэрэгт орсон ч болоосаа би сайтар ялган хэлээсээ би гэж мэдүүлв. Тэмүүжин гайгүй болдог ба. Хүү чи үхтэй болвол өгүүлж өч. Бошуутай болвол холбож үз гэсэндэ өнчин хүү хишигтэй мөргөөд оюуныхаа чинээгээр унд дарсны гим эрдмийг ялган салган хэлсэн. Балаа их уувал өвчин, баахан төдий уувал им. Баярын энэ хурал дуувал жаргал, балмад хэтэрхий уувал мунхаг. Өн үргэлж дуувал хор, өсөд их дэвчүүл бэлэг. Учирт цагт уувал хүр, тустал уувал үлэг гэхэд Тэмүүжин маш баясан зөвшөөрч. Хүүгийн үг үнэхээр зүйтэй. Арх гихч өчүүхэн уувал сэтгэлийг баясгана. Үргэлж дуувал амийг бүснүүлэх шүү. Өчүүхэн баясвал оюуны тус үлэмж согтсны гим арив гэж тэр хүүгийн газар нутаг овг нэрийг асуувал тэр хүү сүгдэж. Өчүүхэн би байгуудын 13 настай өнчинхүү нэр Сочи гэлээ. Тэмүүжин маш таалан баясаж ёст дээл малгай шагнан түүний нэрийг алж олон мэрэгдийн дотор учрыг ялган чадав гэж оюут цэцэн гих нэр өгөв. Тэр бас уугур улсын үсэгт маш сайн тул Тэмүүжин өөрийн орох гарах босох суухыг тэмдэглэх тушаалдаа дэвшүүлж шунхад үзэг хайрлаа. Тэнтэс Тэмүүжин босож буудлах хоронд ирж дотоод өргөнд орж ихтэй арх хайрлах учрыг гуйж мэдүүлсэнд өөлөн үжин хараахан сайн бэрдэ их л баясах цаг тул Тэмүүжний мэдүүллийг зөвшөөрч цайсархтыг хамтдхан даасан түшмэл шигүүрийг дуудаж арх сархад арз хорзыг хэдэн тэрэг тээлгэн хуримд хүргүүллээ. Ингэж нуур 70 м хуримлаж байтал басуудын 6-д пархиран гарч Тэмүүжний өмнө сүгдэн эрд би тайжуудтай нийлэн чиний унсан зэвэн улаан морины хүзүүг тас харваж унахсныг чи тодорхой мэдэх атал одоо юунд энэ мэд өршөөнө гэсэн Тэмүүжин өчүүхэн мушиж. Өшөөртөн байдлаа үзэхээр хийсэн сайн ир байна. Сайн ирийг салаа соёо мэд. Ах トゥ адил хайрлаж санан хүсэж хөндлөх байдал хардаж өслөх ёс байна уу гэл 6-д заяад эзэн маань энэ мөн үнэн гэж бишим таглаа. Үүнд 6-даг зэвэн улаан морийг минь харваж алаад зэвүүрэлтэй өшөнөөс аюухгүй дагсан гэж түүний нэрийг халж зэв гэж нэрийдэн чагсаалаа даалгалаа. 2 дугаар өдөр мөн л нуур мэт арх уул адил махаар хоримлоход Лахад аймгийн цэцэн бүхийн 2 их мөн оролцов. Их нь хуучин гэдэг, баг их нь явууха сая 20 хэдэн настай бөгөөд өнгө зүс гоо сайхан архинд мөн сайн үүнд хурим түгээх ард явуухад 2 хүүхрээр өгч
Хуучин гадныг архиуж чадахгүй гэж нэгээхэн хөхөр өгчээ. Хуучин хадан атхаг санаа төрөөд өөлөн үжний дэргэдээс уурлан гарч ирээд хорим түгээх ардыг ирж та юуны учир явуугатай ханилаад намайг дорд үзнэ гэж шигүүрийг нэгэн зэрэг урж малтан бас явуухаага барьж сайтарч анчаад харж очив. Шигүүр үүнийг Тэмүүжинд өөлөн мэдүүлсэндээ Тэмүүжин мэдлгүй муу ихнэрийг тоожих хэрэг юу вэ гэж багтаан өнгөрүүлв. 3 дугаар өдрийн хуримд Цэцэн бүхийн морны хөдөж болоо гэгч бүх бэлгүүтэн эрвсийн шүрмсэн морны цавруулыг хулун ав. Бэлгүүтээ барьж аван хэдэн үг сургаж хэлсэнд Цэцэн бүх олж үзээд ичгүр болгон уурлаж бэлгүүтэйг харав. Бэлгүүтээ миний ах таныг зожлон хөндлөж худ андтай зэрэгцүүлэн суулгаж хоримлож байтал та юунд ингэж нүүргүй ажиллана? Өчигдөр чиний хоёр их хэрүүл болж манай хормыг гутаа. Энэ өдөр чиний хөтөж миний морны цавлуурыг хулав. Ийм нүүр авахгүй ард гэж байх уу? Гэсэнд Цэцэн бүх их л уурлаж элдээ суулан авч завчив. Бэлгүүтээ яаран бүхэж зайлтал нуруу ногдож цус гарлаа. Дор харт үзээд өндөр дуугаар хашгиралдан айргийн бүлөр махны сэрэ шургамад тугалга төмрийг барьж занчин оров. Бэлгүүдээ дор хартаа зандран та юунд миний ахын их баярт саман үсхийг сэрнэ? Миний шарах тийм хүнд биш гэдэл лахадын ард зэвсэг гаргалцсан алалцсан оров. Хоёр итгэхэд борчилдон өмөлдөж эхэлсэндээ Тэмүүжин дүүгээ завчигдав гэснийг сонсоод аянг мэд хэлгэнч ширээ зөвхөн өндөр дуугаар самун бол Цэцэн бүхийг завчин унгаж барьж авчир гэж зандармагц. Мугла боорч буурал чулуунаараа нэгэн зэрэг гар хөдлөн зэвсэг шүүрж гүйлдэн гарч ирлээ. Цэцэн бүх байдал буруутсныг олж үзээд илдээ хураалж моринд давхин мордож аймгийн олноо авч сэчин усны зүг аймагтай дутаан очлоо. Тэмүүжин Цэцэн бүхийг барьж авчир гэж тажигнтал бархирч биеэр нэхэж морил сугаа гэтэл урайхны зэлэм хоёр сугандаа хоёр ихнэрийг хавчин авч ирлээ. Нэг нь Цэцэн бүхийн баг их явууха, нөгөө нь Цэцэн бүхийн эм хурц хоёр байлаа. Тэмүүжин зандарч нөхөн гянданд хориулаад уур хилэн бас тайтгалдаггүй. Хин миний өмнөөс тэргүүлэн очиж Цэцэн бүхийг барьж ирнэ гэсэнд торгон шарын хүү чулуун гэхэлзэн гарч би очихыг хүснэ гэж бэлэн байх 500 цэргийг тэгшлэн хэнгэрэг дэлдэн мордон гарав. Бэлгүүтээ цэргийн бүрээ хэнгэргийн дууг сонсож яаран хүн түшиж ярилгээ. Ах минь чи одоо хараахан дэлхий дахны их үлийг бүтээх гэж байгаад миний өчүүхэн шархны учир цэрэг хөдөлгөөн дайндагдээч өөрчлөн өмгөөлбөл хэрхэн нийт бүхний сэтгэлийг бишрүүлэн дагуулж чадах вэ? Жич миний шарх бас тийм хүнд биш. Хэрхэвч үзэхэд хүрхгүй. Ах минь түүнийг нэхэж их зэрэг дайндагдэхийг байвал зохино гэж оргилсонд Тэмүүжин тэргүүтэн гайхсан хүн нэг ихэнж байсангүй. Төдлүгийн Тэмүүжиний хилэн баах намгарч чулууны зэргийг харанга зохин хураан Цэцэн бүхийг нэххийг байлгав. 3 өдрийн их хурим дүүрч тэргүүн худ дайсацсан тэргүүлэн 9 худад 9-9-өөр давхарлан хариу бэлэг барьж олон уралчинд мөн хүнд бэлэг барьж мордууллаа. Хором дээр Тэмүүжин буурлыг магтаж зогсохгүйд дайсацсан түүний буурлыг багтан тоохыг мэдээд буурлыг дуудан авчирч арх бариулан Тэмүүжинд мөргүүлж үүнээс хойш Тэмүүжинд хүчээ өргөдөгөө гэлээ. Тэмүүжин ихэд баярлаж хадам эцэгтэй гүн талархан ёсолж бууралд унсан морь имэл газартай нь шагнав. Бууралд хөл нуглан сүгдэж мөргөн дагав. Арлуудын боорч салгас хийгээд Тэмүүжин түүний гараас барьж чиний өрдийн хэлсэн үг би биш үү?
одоо надтай хамт байхгүй хашаа очих гэж байна гэж асуусанд Борж намайг гарч ирэх үед эцэг минь гэрт өгөөлээ. Би харж эцэгт уучраа тодорхойлон мэдүүлээд гэрийн бүхнээ авч ирэн эзэн чиний морины өмнө зүтгэн явж хүчээ барь гэлээ. Тэмүүжин арга үгүй зөвшөөрч гараа тавьсанд Борж ёслон салж одлоо.